Одооны энэ хүүхдүүдөө өгний төлөөлөл отгон чимэг миний бие та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Миний хувьд багаасаа ихтгэл мэтгэлцээнээр хичээлсэн. Тэгээд олон зүйл судалж мэдсэний үндсэн дээр боловсрол бол өөрөө хамгийн чухал зүйл юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд тийм ч учраас ирээдүйд боловсролтой, тэгээд боловсрлоороо дамжуулж нийгэмдээ хүмүүст сайн сайхан төлөөлсөн байгаль дээлтэй үйл ажиллагаанууд зохион байгуулдаг тийм хүн болохыг хүсдэг. За энд маань ч гэсэн мэрэгжил маань нөлөөлж байгаа. Би өөрөө соёл урлагийн их сургуульд жүжигчдийн ангид 1-р курст суралцдаг. За тэгээд урлаг бол өөрөө дэлхийн хаанч байгаа хүнд ойлгох хэл гэдэг л дээ. Тэгээд тийм ч учраас ирээдүйд соён гэгэрүүлсэн, нийгмээ соён гэгэрүүлсэн, бусдыг сайн сайханд дагуулсан тийм жүжигчин болохыг хүсдэг. Миний давуу талын хувьд гэх юм бол тууштай байдал маань одоо ч үр дүнгээ өгж байгаа. За хоёрдугаарт гэх юм бол багш найзууд маань намайг нэлээд тууштай, шаргуу, хичээнгүй гэж нэрлэдэг. Тэгээд дээрэс нь би өөрөө их сониуч хүн. За тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанараа ямар давуу ач холбогдолтой юм бэ гэхээр нэгдүгээрт манай дүү маань одоо оюутан болж орж иж байгаа болохоор аав ээж маань дүүгийн маань сургалтын төлбөрийг төлөх боломжтой болж байгаа. За хоёрдугаарт гэх юм бол би одоохондоо ингээд нурууга хэсэг хугацаанд гэмтээзэн байгаа болохоор ажил хийх боломжгүй болсон. Тэгээд тийм учраас энэ сургалтынхаа төлбөртөө санаа зовлгүйгээр биеэдгээд дээрээс нь одоо хичээлийн хажуугаар давхар ажиллахгүй 100% хичээлдээ анхаарлаа хандуулад илүү их хичээл зүтгэлтэй суралцаж чадах юм аа. Анхаарал хандуулсанд баярлалаа.